Энэ бол атомын цахилгаан станц. Уранус гэдэг гариг нээгдэх яг тэр мөчөд тэрний дөнгөж дараахан нэг шинэ элемент. Тэгэхээр би яг одоо Трикастын хэмээх дэлхийн хамгийн том цөмийн аж үйлдвэрлэлийн байгууламжийн дотор нь байна. Шүүхийн хэсэгт 1.5 тонн нүүрстэй тэнцвхийц хэмжээний энерги ялгаруулах. Тийм ээ үзэгчдээ, бид цөмийн технологиор манлайлагч Франц улсын Orano корпорацийн үйл ажиллагаатай танилцаад ирлээ. Уран гэж юу вэ? Ураныг хэрхэн олборлдог вэ гэдгийг тайлбарлахыг хичээсэн аялал маань биднийг манайхаас гарсан уран хаашаа очих вэ? Ямар шат амжилга, ямар циклийг даван туулдаг вэ гэдгийг харах, мөн харуулах боломжийг олголоо. Контент бүтээгчийн хувьд, ялангуяа шинжлэх ухаан тайлбарлагчийн хувьд энэ гайхалтай өндөр технологийн хүрдийг нүдээр үзэх завшаан тохиосонд салбартаа тэргүүлэгч ийм том корпорац биднийг хүлээн зөвшөөрч хамтран ажилласанд туйлын баяртай байна. Бидний бэлдсэн энэхүү нэвтрүүлэг таныг сонирхолтой бас хэрэгтэй өмнө нь сонсож бас харж байгаагүй тийм мэдээллүүдээр цэнэглэх байхаа гэж найдаж байна. За эхэлцгээе. Франц улс бол цөмийн эрчим хүчний салбарт дэлхийд манлайлагч. Улс даяар 56 реактор ажиллаж 61 гигаваттын хүчин чадлаар улсын хэрэгцээнийхээ 70%-ийг хангаад зогсохгүй гадагшаа бас экспортлдог. Квант физикийн аваргууд мэндэлсэн Герман улс реакторуудаа унтрааж байхад цөмийн инженерчлэлийн эцэг Энрико Фермигийн нутаг Итали улс ч бас энэ салбараас гарсан байхад Франц яагаад илүү эрчимтэйгээр цөмтэй ноцолдно вэ гэж та гайхаж магадгүй. Шалтгаан нь Франц улс бараг л Европын цахилгаан станц гэхэд хэлсдэхгүй төвшөнд очсон. 2022 оны эрчим хүчний хямралын үеэр 10 тэрбум еврог зөвхөн цахилгаан экспортоосоо олсон байдаг. Энэ бол манай улсын нүүрсний экспортын орлогоос ч илүү гэсэн үг. Бид нар байгаль дээр нэгэнт байгаа нөөцийг буюу нүүрсийг ухаад, ачаад өдөрт 5,000 контейнерыг гаргаж байж энэ орлогыг олж байхад тэд оюуны нөөцөө ашиглан бүтээсэн баялгаа зарж тийм их хэмжээний мөнгийг олж чадж байна. Гагцхүү тэд хэрхэн энэ төвшөнд хүрсэн бэ гэдгийг бид танин мэдэж тэдэнтэй хэрхэн хамтарч болох вэ, тэднээс юу сурч болох вэ гэдэг талаас нь эрэлхийлж бид өөрсдөө ямар салбар руу хөл тавьж байгаа вэ гэдгээ ойлгох хэрэгтэй. Ядаж эхний ээлжинд атом гэдэг зүйлээс сургаар айх биш, харин суралцаж, эзэмшиж, удирдах зүг хандлага өөрчлөх хэрэгтэй. Франц мэдээж энэ төвшөнд нэг өдөрт хүрээгүй. 1973 оны газрын тосны хямралын үеэр өөрийн биш эрчим хүчний их үүсвэрээс хараат улсууд хэцүүхэн байдалд орсон. Харин энэ үед ерөнхий сайд Пьер Месмер Францын ирээдүй нефтээр биш атомоор тэжээгдэх учиртай гэж зарлажээ. Ийхүү Mesmer Plan буюу Месмерийн төлөвлөгөө нэртэй хөтөлбөр хэрэгжиж Франц бүхэлдээ цөмийн эрчим хүч төвтэй эдийн засаг руу шилжсэн байна. EDF компани 20 жилийн дотор 56 реактор барьж 1980 он гэхэд эрчим хүчний 70%-ийг үнэхээр атомын цөмөөс гарган авдаг болж чаджээ. Эдгээр реакторууд бүгдээрээ даралтад усан реакторууд буюу PWR гэдэг дизайнтай юм. Энэ нь зөвлөлтийн графит тохируулагчтай реактор буюу RBMK гэдэг загвараас ялгаатай нь илүү аюулгүй ослын эрсдэлд өөрөө унтардаг буюу дэлбэрдэггүй. Энэ загварыг францчууд улам хөгжүүлж дараагийн шат төвшөнд нь аваачиж EPR гэдэг шинэ үеийн өндөр бүтээмжтэй аюулгүй технологиг стандартад нэвтрүүлсэн байдаг. Өнөөдөр Франц улс нь цөмийн технологийн экспортороо дэлхийд тэргүүлэгч болоод байна. Мөн цөмийн эрчим хүчний түүхий эдийн олборлолт, боловсруулалт, хувиргалт, баяжуулалт, түлшний үйлдвэрлэл, ашигласан түлшний дахин боловсруулалт гэх мэт цөмийн эрчим хүчний бүтэн циклийг хариуцах хэмжээний ариун туршлагыг урамтлуулжээ. Гагцхүү Франц улсын цөмийн энергийн салбарыг 3 том компани нуруунд дээрээ авч явдаг. Түүхий эдийн олборлолт, хувиргалт, баяжуулалт, дахин боловсруулалт, нөхөн сэргээлт, хаягдлын менежмент зэргийг Orano, реакторын дизайн, барилга угсралт, инженерчлэл, түлшний үйлдвэрлэлийг Framatome, харин атомын цахилгаан станцын үйл ажиллагаа эрчим хүчний операторыг EDF гэдэг компани хариуцдаг.
Энэ удаа бид Ораныгийн үйл ажиллагааг тайлбарлахыг хичээх ба Трикастин, Бесин, Лахаг гэдэг 3 том цөмийн аж үйлдвэрийн цогцлборын 2-той танилцсан түүхээ та бүхэндээ хуваалцах юм. Ураны бүтэн циклийг танд том зургаар нь харуулъя гэвэл эхлээд хайгуул, дараа нь олборлолт ба боловсруулалт буюу шар нунтаг гаргаж авах процесс, манад болох процесс, дараа нь Францын газар нутаг дээр шар нунтгийг хувиргах 2 үе шаттай процесс, тэгээд изотопийн баяжуулалт, араас нь түлшний үйлдвэрлэл, түүнийг реакторт ашиглаж эрчим хүч үйлдвэрлэх, тэгээд хамгийн чухал нь хэрэглэж дууссан түлшнийхээ 96%-ийг дахин хувиргаж өөр бүтээгдэхүүн болгон ашиглах, эсвэл дахин боловсруулж реакторт түлш болгон ашиглах, бүр боломжгүйг нь маш өндөр хяналтдор хадгалах. Сонирхолтой баримт Франц улс нь Япон гэх мэт өөр улсуудын ашигласан түлшийг дахин боловсруулахаараа бас нэлээд алдартай. Мөн мэдээж ашигласан уурхайг нөхөн сэргээх, хэвийн байгальд нь буцаах, шаардлагатай мониторинг хэмжилт хяналтыг хийх үйлчилгээг дэлхийд даяар хийдэг. Монгол улс тун удахгүй уран олборлож түүнийг боловсруулна. Шар нунтаг хүртэл боловсруулна. Шар нунтаг хүртэл ямар процессыг явагддаг вэ гэдгийг бид өмнө нь тайлбарлаж байсан. Тэгвэл шар нунтагаас дараах процессыг юу вэ? Манайхаас гарсан уран хайчдаг вэ гэдгийн хариултынх нь дотор нь яг одоо би сууж байна. Франц улсын Трикастин хэмээх цөмийн аж үйлдвэрийн байгууламжид ирсэн байна. Тэгэхээр манайхаас гарсан уран шууд Трикастин руу ирдэггүй. Арай урт талд нь байрлах Малвеси гэдэг байгууламжид очоод UF 4 гэдэг одоо ийм фоторжуулагдаад ийм ногоон давс гэдэг ийм бодис болж хувирдаг. Дараа нь энэ ногоон давсыг Трикастинд авчираад ахиж фоторжуулаад UF6 болгоод ийм цагаан талст хэлбэртэй болгоод энэ хоёр болохоор зэрэг хувиргах процесс гэж байгаа. Олборлоод боловсруулагцсан үйлбэр нь шар нунтаг, араас нь хувиргалт буюу conversion гэдэг хоёр шатны ийм хувиргалтын процесс явагдаад тэгээд араас нь үнийгээ баяжуулна. Энэ дотор бол ер нь бол 0.7% уран 235-ын изотоп байдаг бид тухай ярьсан. Гэтэл түүнийг 3-5% болтол нь баяжуулж иж цөмийн түлшинд ашиглагддаг байгаа. Тэгэхээр энд тэрхүү баяжуулалтын процесс бас явагддаг. Удахгүй бид дэлгэрэнгүй тайлбарлана. Дараа нь түүнийг цөмийн түлшний үйлдвэрлэл рүү явуулж ийм ураны диоксид болгодог. Гэхдээ энийг нь бол Ороно хариуцдаггүй, арай өөр компани цөмийн түлшийг нь үйлдвэрлэдэг. Тэгээд түүнийг ураниум диоксидыг ийм халаагаад, шахаад ийм жижиг хэлбэртэй цөмийн түлш болгодог. Энэ нэг 10 г орчим энэ цөмийн түлшний энэ хэсэгт, энэ өчүүхэн хэсэгт 1.5 тонн нүүрстэй тэнцвэс хэмжээний энерги ялгаруулах ийм чадвар бий. Манайхаас гарах байгалийн ураны нунтаг эхлээд Францын өмнөд хэсэгт байрлах Малвези гэдэг цогцлборт ирж 500-700 хэмт хатаагдаж фоторжуулах урвалын үр дүнд ногоон давс хэмээх бодис болон хувирдаг. Ногоон давсыг Трикастин хэмээх цогцлборт авчирч дахин фоторжуулаад UF6 гэдэг цагаан талст бодисыг гаргаж авдаг. Энэ бол 2 дахь төвшний хувиргалт. Түүнийг баг зэрэг халаахад хийн төлөвч шилжих ба энэ нь баяжуулалт хийхэд тохиромжтой бодисын төлөв юм. UF6 хэмээх бодист уран 235 изотопийн агуулмж 0.7% байгаа. Үүнийг 3-5% болгож байж цөмийн реакторын түлшийг үйлдвэрлэх боломжтой болно. Үүнийг Трикастин цогцлборт центрифьюж буюу төвөөс цухтах хүчийг ашигладаг технологийн тусламжтайгаар хийдэг. Үүний дараа баяжуулсан ураныг цөмийн түлш үйлдвэрлэх байгууламж руу илгээн энэ нь Фрам атомын мэдэлд байдаг ба бидэнд танилцах зөвшөөрөл нь байгаагүй юм. Харин Ороногийн мэдэлд байдаг Трикастин хэмээх ураныг хувиргах мөн баяжуулах үйл ажиллагаа явуулдаг авраг байгууламжтай энэ нэвтрүүлгээр танилцах болно. Google Maps дээр блүртэй харагддаг энэ байгууламж руу баргийн хүн нэвтрэх хориотой байдаг. Зарим газрыг нь бүр буутай цэргүүд хамгаалж идэм байлээ. Нууцлал аюулгүй байдлын шалтгааны улмаас. Дотор нь бас зураг авалт хийх боломжгүй байсан ч гэсэн бид зөвшөөрөлтэй хідэн газар хөтлөлт хийж чадсан. Мөн цаанаас нөхсөн дүрсүүдийг бас ашигласан байгаа. Энд нэг сонирхолтой зүйл ажиглаж болно. Энэ бол дэлхийн хамгийн том уран баяжуулах үйлдвэрүүдийн нэг.
Уртаашаа 4 км, өргөөшөө 2 км гэхээр баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл үргэлжлэх асар том талбай бүхий аж үйлдвэрийн цогцлбор юм. Зөвхөн энэ байгууламжийг эрчим хүчээр хангах гэж дэрэгдэн атомын цахилгаан станц баригдсан байдаг. Мөн өөр төрөл бүрийн цацраг идэвхт бодисын хувиргаалт, химийн үйлдвэрлэл, хаягдал болон диплитэд ураниумын зохицуулалт, цөмийн түвшний агуулгах, аюулгүй байдал мониторингийн хилцүүд гэх мэт олон төрлийн үйл ажиллагаа энд явагддаг. Хэрв аюултай, хортой гэвэл хамгийн аюултай, эрсдэлтэй үйл ажиллагаанууд энд явагддаг. Манай уран олборлолтыг хэрв жишээгээр тайлбарлавал үнэний сүүгэн саагаад савлаад явуулж буй процесс юм. Байгалийн урааныг л явуулж байгаа. Трикастинд бол асар олон төрлийн хим, физик, изотопийн процессууд явагдаж байгаа. Өнөөх түүхий сүүгч нь энд авчраад буцалгаад, хөргөөд, шүүгээд, өрөм бол өрөм, тараг бол тараг, бяслаг бол бяслаг болгох процесс яг энд өрнөж байгаа. Гэтэл энэ аюултай газрын эргэн тойрныг та нэг хардаа гол нь урсаад, мод нь ургаад, мал нь бэлчээд, хүмүүс нь амьдраад, ногоогоо тариад зүв зүгээр байна. За энэ хашаан дотор нь байдал ямар байгааг дотор нь орж нэг харцгаая. Энд бол ойролцоогоор 4500 орчим хүн зөвхөн энэ байгууламж дотор ажилладаг. Эргэн тойронд нь бол хэд хэдэн тосгонууд байна, яг харалтаа. Энэ дотор бол ингээд янз бүрийн амьтад, зэрлэг болон тижээвэр маш олон амьтад бол байна. Яг миний ишээ нэг 150-аас 200 метрийн цаана шинэ атомын цахилгаан станц нь ажиллаж байна. Тэгэхээр би яг одоо Трикастин хэмээх дэлхийн хамгийн том цөмийн аж үйлдвэрлэлийн байгууламжийн дотор нь байна. Нэг юм сонирхолтой баримт байт юм байна. Цөмийн байгууламжаас холдох тусам хүмүүсийн цөмийн эрчим хүчнээс айх айдас нэмэгддэг. Энийг аюултай гэж боддог. Ойртох тусам цөмийн эрчим хүч ямар аюулгүй вэ гэдгийг хүмүүс яг фактыг нь мэддэг юм сонирхолтой статистик байт юм байна. Тэгэхээр манай монголчууд яагаад цөмийн салбарыг эсэргүүцдэг, болгоомжилдог, зарим талаараа сөрөг хандлагатай байдаг вэ гэхээр энэ зай хол учраас тэр юм. Тэгэхээр бид нар энэхүү зайг ойртуулах хэрэгтэй, зөв ойлголтыг түгээх хэрэгтэй, хүмүүсийн, олон нийтийн танин мэдхийн төвшинг ахиулах хэрэгтэй. Үүнд тал талаасаа хувь нэмэр оруулцгаая. Таач бас өөрийн ойлгосон хэмжээндээ эргэн тойрныхоо хүмүүст тайлбарлахыг хичээгээрэй. Зүгээр нэг нүүрсний цахилгаан юм уу дулааны станц, эсвэл нэг уурын зуухнаас ялгарах цацрагийн хэмжээл гэхэд хэвийн ажиллах атомын цахилгаан станцаас илүү байдаг гэдэг фактыг хүмүүс тэр бүр мэддэггүй. За тэгвэл хамтдаа атомын цахилгаан станцтай бол станцтай хувиргах, баяжуулах, мөн өөр маш олон төрлийн үйлдвэртэй цөмийн аж үйлдвэрийн зохицолбор Трикастин руу орж үзцгээе. Bonjour, welcome to Philippe Coste. Nice to see you. Nice to see you. So the yellow cake from Mongolia will be sent or shipped to Narbonne. So either, I guess, by truck and then by rail. And at the Malvesi plant, it will be mixed with some other uranium coming from either Kazakhstan, Canada, Africa, whatever. And the first step is that they will dissolve the yellow cake. After that, they will remove all the impurities. So they will increase the purity of the yellow cake to make it nuclear fuel. If you have too much impurities, it does not work. And they will do the first step of conversion, going from uranium to UF4. Then, from that step, it's again a powder, and it will go from Narbonne to Philippe Coste. And in Philippe Coste, we will proceed with the second step of conversion. So for that, we have to create some fluorine, which is a gas. And that gas of fluorine will be mixed with the powder of UF4, and we will create a UF6. And that UF6 will be later on used in the enrichment plant. So either our plant of Orano, on Tricastin site, either some external customer, such as Renko for instance. And from there they will be able to make the enrichment step.
ensuite dans l'usine Philippe Coste, ici sur le Tricastet. Яагаад урааныг ингэж олон шат дараалалтай химийн урвалд оруулаад хий болгож хувирах гад байна вэ гэхээр 0.7% агуулмжтай уран 235 гэдэг изотопыг 3-5% болтлон баяжуулахын тулд эхлээд түүхийн идийг хий болгож хувиргаад дараа нь түүнийг хурдтай эргэлдүүлж тэр эргэлтийн үеэр төвөөс цухтах хүчний нөлөөгөөр хоёр изотопын масс харьцангуй өөр учраас хүнд хөнгөнөөрөө ялгарах боломж үүсдэг. Үүний тусламжтай уран 235-ыг баяжуулах боломжтой. За изотопыг нь баяжуулсан өнөөх уран маань түлшний үйлдвэрлэлөө шилжин ерөнхийдөө хийн төлөвт байгаа учраас үүнийг хатуу түлш болгон хувиргахын тулд устай урвалд оруулж буцаагаад ураниум диоксид болон хувиргах ба түүнийг шахаад бяцхан цилиндр хэлбэртэй пеллет гэж нэрлэгддэг түлш болгоод 1700 орчим Цельсийн химийн температурт халааж маш хятуу нефт керамик шин чанартай болгодог. Тэгэд эдгээр шахамлуудыг цирконы хайшаар хийсэн урт гуурсан дотор байрлуулах ба энэ нь түлшний сава болно. Иймэрхүү 200-аас 300 саваг нэг багц болгож угсраад атомын цахилгаан станц руу илгээдэг. Франц яагаад өөрсдөө ураанаа олборлохгүй байгаа юм бэ? Яагаад гаднаас буюу жишээлбэл манайхаас уран авах гээд байгаа юм бэ гэдэг асуулт олон нийтийн дунд их байдаг. Товчхон хариулт нь дуусчихсан юм байна. Уран бол Франц шиг эрчим хүчнийхээ 70%-ийг цөмийн салбараас хангадаг улсын хувьд стратегийн нөөц маш чухал материал. Францад 1950 оноос хойш 250 орчим уурхай ажиллаж байсан ба энэ бүх хугацаанд нийт 80 мянган тонн шар нунтаг олборлсон байдаг. Энэ нь зөөвч овоогийн нөөцөөс ч бага гэсэн үг. Өмнөх нэвтрүүлгүүд дээр хэлж байсанчлан уран бол байгаль дээр элбэг байдаг элемент. Гэхдээ бөөгнөрсөн байдалтай буюу олборлох боломжтой байдалтай нь зөөхөн байдаг учраас Францын дотоодын ураны нөөц аажимдаа дууссаар 1970-ад оноос хойш дотоодын нийлүүлэлт нь аажимдаа багассаар 2001 онд хамгийн сүүлчийн уурхай нь хаагдсан байдаг. Ийхүү Франц түлшээ гаднаас импортлох арга зам хайж эхэлжээ. 1976 онд цөмийн энергийн комиссоос нь эдийн засгийн салбар нь тусгаарлагдаж Cogema гэдэг компани болж салсан нь одоогийн Ороногийн үүсэл байв. Cogema нь 2001 онд Areva Group болон өргөжжээ. Харин 2018 оноос Францын засгийн газар бүтцийг нь задлаж илүү нарийн чиг үүргийн дагуу тусгаарлаж Орона корпорац болгож шинжилсэн байна. Одоогоор Орона корпорац нь дэлхийд уран олборлолтоор 3-т буюу 15%-ийг, уран хувиргалтаараа 2-т буюу 20%-ийг, баяжуулалтаараа 3-т буюу 15%-ийг, түш үйлдвэрлэлээр 1-т буюу 30%-ийг, дахин боловсруулалтаараа 1-т буюу 70%-ийг, хадгалалтаараа бас 1-т буюу 30%-ийг, логистикоор мөн 1-т буюу 20%-ийг удирдах байна. Дэлхийн нийт ураны зах зээлийн тэрхүү зангилааг ерөнхийдөө хатгсан байна гэсэн үг. Франц улс нь жилдээ 8,000 тонн орчим уран хэрэглэдэг ба үүний ойролцоогоор 30%-ийг буюу 2-оос 2.5 мянган тонныг Казахстанаас, 20%-ийг буюу 1000-аас 1300 тонныг Канадаас, 10-аас 15%-ийг Узбекистанаас импортлдог байна. Харин манай Монгол улсын зөөвч овоо төсөл хэрв амжилттай хэрэгжүүл максимумда жилд 2500 тонныг олборлох боломжтой гэгдэж байгаа. Франц улсын туршлага бидэнд нэг зүйлийг маш тодорхой харуулж байна. Уран бол айх зүйл биш, харин ойлгох ёстой, удирдах ёстой зүйл юм байна. Байгалийн баялаг гэхээс илүү оюуны баялаг улсын ирээдүйг гэрэлтүүлдэг юм байна. Франц улс байгалийн нөөцөөрөө биш, харин оюуны нөөцөөрөө дэлхийд манлайлагч болж чаджээ. Гагцхүү бидэнд ч бас тийм боломж бий. Шорооноос гаргаж ирсэн уран атомын цахилгаан станцын зүрхэнд хүртэл ямар урт, ямар нарийн, ямар өндөр технологийн зам туулдгийг хамтдаа харлаа. Энэ бүхний цаана хүний оюун ухаан, мэдлэг, шинжлэх ухааны хүч оршдог. Шинжлэх ухаанд итгэх итгэл, судалгаанд суурилсан шийдвэрл улс орны ирээдүйг гэрэлтүүлж чадна. Өнөөдөр бидний дэлхийд зарж чадах зүйл түүхийн эд төдий байж болох ч маргааш зарах зүйл маань оюуны бүтээл байгаасай.